Эрчим хүчний зохицуулах хороо олон хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нэгдсэн холбооноос Улаанбаатар цахилгаан төвөөс сүлжээ компани 386 төлбөрт үйлчилгээнээс 50 төлбөрт үйлчилгээний төлбөрийг хүчингү олгосон байна. Тэгэхээр урд өмнө энэ компани нэг захирал ерөөсө хэрэглэгчд мөрдхийн үн тарифыг батлаад ингэ явж ирсэн 386 төлбөрт үйлчилгээ. Тэгэхээр өнөөдөр энэ нэг хүний одоо энэ тушаалаа батсан энэ тариф бол одоо ингэ хэрэггүй болж байна. Яг одоо энэ эрчим хүчний зохицуулах хороонд хамааралтай 102 асуудал байна. Энэ үйлчилгээ. Энэний одоо 50 үйлчилгээг бол бүр хүчингү болгосон. За жишээлбэл би та нарт ингэ хэлье. Жишээлбэл хэрэглэгчийн өсөлтөөр лавлгаа хэвлэж өгөх. За хэрэглэгчийн өсөлтөөр нэгдсэн шийдэн зориулсан тоолоорын заалт харуулах, гэрээ шилжүүлэх, дэвтрийн үнэ гэдгээс эхлээд за тэгээд залгуур суурлуулах, харьцаатыг суурлуулах, патрон суурлуулах, унтраалга суурлуулах гэдэг ингээд 50 одоо төлбөрт үйлчилгээвэл урд нь төлбөртэй байсан бол одоо л энэ төлбөр авахгүй болсон. Мөн 52 төлбөрт үйлчилгээний төлбөрийг 80 хүртэлх хувиар бууруулжээ. 52 төлбөрт үйлчилгээний тарифыг өмнөх тарифыг 70-80 хүртэл бууруулсан байгаа. За жишээ би ганц юм хэлье да. За гэр ороолын хэрэглэгчтэй шүлжээнд чинээр холбоход урд нь 15,000 төгрөг авдаг байсан бол одоо 7,300 төгрөг болж байгаа. Орон сууцны хэрэглэгчдийг мөн сүлжээнд холбоход өмнө нь 10,000 төгрөг авдаг байсан бол одоо 5,700 төгрөг авч байгаа. За автомат шинээр тавих солиход өмнө нь одоо 6,000 төгрөг байсан бол 4,100 төгрөг болох жишээтэй. Гал хамгаалагч шинээр тавих солиход өмнө 4,000 байсан бол 1,600 төгрөг болох жишээтэй. Ингээд одоо яг энэ одоо ингээд тарифаар буурсан үнийн дүнг нөгөө хүчингү болгосон 50 байгаа шүү дээ. Энтэйгээ ингээд нийлүүлээд үзэх юм бол Улаанбаатар цахилгаан төвөөс сүлжээ компани жилд хэрэглэгчдээс 700 сая төгрөг авч ирсэн. Энэ 12 оны одоо мэдээлэлээр шүү. Энэ бол одоо байхгүй болсон. Нэг өсөндөө хэрэглэгчдийн нуруунд дээрээс жилд одоо авч ирсэн 700 сая төгрөг авах болсон гэсэн үг. Эрчим хүчний зохицуулах хорооноос цаашид Багнуур орхон Сэлэнг аймагуудын цахилгаан түгээх сүлжээ компаниудын төлбөрт үйлчилгээнд хяналт тавьж шалгалт хийх юм байна. Энэ үйл яг зөвхөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний одоо анхны сүлжээний юу батлаж ш. Одоо цааш нь Багнуур хэмээн дархан Сэлэнг гэл ингээл юмнууд оруулж ирнэ. Гэхдээ компани юу бол бас харилцаа идэлгүй ш. Одоо шууд найл нэгтэй харьцуулах бид энэ чанга талдаа авсан. Өөрөөр энэ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний юуг бол нэлээд хэрэглэх талаас нь нэлээд чанга тавьсан гэж хэлэхээр байна.